За сүүлийн бараг 2-7 оны турш татвар гайлынхан их шуурганд хүрсэн үйл явдал болж өнгөрлөө. За 10 хувийн хаалгаар олж авсан авилгын мөнгөө хэрхэн яаж үржүүлж өөрийн хөрөнгө орлогоо мэдүүлж ясныг олон нийт нүдэ бэлтгэл хар суулаа. За одоогийн байдлаар гэхэд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гайлын ерөнхий газрын даргын тушаалаар нийтдээ 26 гайлын албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн гэдэг энэ мэдээлэл. За оны өмнөхөн ерөнхий сайд өөрөө бичлэн ирж гайлын ерөнхий газар дээр ирж ажилласан. За учир нь гэвэл олон жил ужигэрсэн авилгын сүлжээ гайлын ерөнхий газар дээрээс илэрч за улмаар 20 гаруй албан хаагч үнэс гадна 100 гаруй аж ахуйн нэгжүүд хуурамч бүрдүүлэлт хийж татвараас зайлс хийсэн нь тогтоогдсон байна. За ийм заваар татварын орлогоос 13.5 тэрбум төгрөгийг зовчуулан авсан нь тогтоогдож за одоогоор нэр бүхий хүмүүсийг шалгаж байгаа ийм үйл явдал өрнөж байгаа юм а. За энэ хэрэг одоо шалгагдаж байгаа ч гэсэн за эхний ээлжинд ерөнхий сайд өөрийн биеэр замын үд дэх гайл дээр очиж ажиллах үеэрээ за тус гайлын дараагаар ажиллаж исэн цэн рэгзинг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. За гэхдээ дарга солилогод энэ олон жил ужигэрсэн авилгын асуудал за гайл татврын байгууллагад үүссэн энэ их одоо авилгалын асуудлыг цэвэрлэн гэдэг нь өөрөө учир дутагдaltaй. За ганц үхрийн ивэр дөргвөл мянган үхрийн ивэр дөргөн гэдэг шиг за гайлынхны энэ авилгын асуудалд татврынх нь ч бас өртлөө. За энэ хэрэг сөхтөх болсон шалтгаан нь гэвэл за нэр бүхий нийслэл олон дүүргийн татврын дарга нар Дубай руу за туршлага судлах нэрээр явсан нь холын анхаарлын төвд орж нэлээд шууган тарьсан ийм үйл явдал болж өнгөрлөө. За эдгээр дарга нарыг Дубай руу аялуулах зардлыг яг одоогийн байдлаар нийслэлийн засаг даргын хамгийн газраас гаргасан гэдэг мэдээллийг татврын ерөнхий газрын дарга өгсөн. За нэг үгээр нийслэлийн татвар төлөгчдийн нийтдээ 70 орчим сая төгрөгөөр за эдгээр нийслэл дүүргийн татврын 10-аад байцаагчийг за туршлага судлуулах нэрээр аялуулсан байгаа юм. За гэхдээ 60-70 сая төгрөг гэдэг бол за эдгээр татврын дарга нарын хувьд за тийм ч бас өндөр мөнгөн дүн биш юм а. За нийслэл дүүргийн татврын хэлтсийн дарга нарын авилгатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал тэдний олдог жилийн дундаж орлого нь 50-аас 71 сая төгрөгийн хооронд хэлбэлцэнэ. За үүнийг сараар нь тооцвол 4.1-ээс 5.9 сая төгрөгийн орлоготой буюу за ийм хэмжээний цалин авдаг хүмүүс байгаа юм. За гэхдээ тэдний авч байгаа цалин хөрөнгийн хэмжээтэй харьцуулбал за зарим нь өөрийн орлогоос илүү хөрөнгөтэй байгаа юм ба. За жагсаагаад харвал хамгийн бага хөрөнгөтэй нь алга дүүргийн татврын хэлтсийн дарга Алтан цож нийтээ 55 сая төгрөгийн хөрөнгө. Үүний дараа баг хангай дүүргийн татврын хэлтсийн дарга анх баяр 144 сая хөрөнгөтэй гэж сүүлээсээ хоёрт ирэмлэгдэжээ. За ингээд бусдынх нь хөрөнгө хагас тэрбум. Харин ганцхан татврын хэлтсийн даргын хөрөнгө 1.3 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл хамгийн мөнгөтэй татврын хэлтсийн дарга нь Баянгол дүүргийнх болж байна. За тус дүүргийн татврын хэлтсийн дарга Ганжигүүрийн хөрөнгөнд анхаарал татсан хэд хэдэн зүйлс ажиглагдана. За түүний жилийн орлого нь 71 сая харин гэр бүл нь 111 саяг болдог. 785 саяын үнэлгээтэй нэг орон сууц краш саяг одоо мөн баригдаж байгаа бас нэгэн барилгатай гэж мэдүүлжээ. За 70 саяын машин 135 саяын малтай дээр нь 50 саяар үнэлэгдэх газартай хадгаламжида 30 сая төгрөгтэй байна. Харин TTNG гэх компани хувьцааг эзэмшдэг гэх боловч за компани нэрээр нээлттэй мэдээллийн сангаас хайхад за ийм компани бүртгэлтэй байдаг гэсэн мэдээллийг олж чадсангүй. За түүний хувьд хизэнээс хөрөнгө нь ингэж өссөн бэ гэдгийг харвал 2023 оноос эхлэлтэй. За харин Ганжигүүрийн хувьд Баянгол дүүргийн татварт 2022 оноос эхлэн ажиллаж эхэлжээ. 2022 онд 27 сая орлоготой байснаа дараа жил нь гинэт 9 дахин нэмэгдэж 235 сая төгрөг болсон. Харин энэ орлого нь 2024 онд 111 сая болж буурчээ. Харин орлого нь огцом нэмэгддэг жилээ буюу 2023 онд орон сууцны үнэлгээгээ 296 саяас 680 сая болж өсгсөн. Харин 2024 оноос дахин нэг шинээр барилга барьж эхэлжээ. Өөрөөр хэлбэл 2022 онд 615 саяын хөрөнгөтэй байсан Ганжигүүрийн хөрөнгө за ганцхан жилийн дотор 160% өссөн гэдэг тоо эндээс гарч ирнэ. За тэрээр энэ огцон бүсэлтэй харин авилгатай тэмцэх газарт хэрхэн яаж нотолсон нь нууц юм а. За та бүхэн сая татврын дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харлаа. За гэхдээ татвар гайлын дарга нараас илүү онцгой эрхтэй улсын байцаагч нараас олж илрүүлсэн хөрөнгө мөнгөний хэмжээ энгийн хүний ой тонд багтааргүй өндөр. За тухайлбал нийслэлийн
Татврын байцаагчаар ажилладаг Бадам гэх эмэгтэй олон нийтэд тавигдсан өөрийн хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ 50 саяын орлоготой Пүрүүс машин ундгаа гэж мэдүүлсэн байна. Гэхдээ энэ нээлттэй мэдээллийг цаана түүний ард 10 ширхэг өндөр үнэтэй орон сууц 2 спорт цогцлбор байсныг авилгатай тэмцэх газраас илрүүллээ. Өнгөрсөн жил татврын байцаагч Бадам нь 100 сая төгрөгийн авилга авч байхад нь авилгатай тэмцэх газраас газар дээр нь барьж илрүүлсэн байна. Гэхдээ энэ авилга авч байгаа үйлдэл нь түүний анхны үйлдэл биш байсан. Мөрдөө шалгах ажиллагааны явцад нийслэлийн татврын байцаагч Бадам нь удаа авилга авч үүнийгээ хамаарал бүхий этгээдүүдийнхаа нэрээр шилжүүлсэн нь тогтоогдсон байна. Төрсөн дугийнхаа нэрээр л гээд өндөр үнэтэй хотгонуудаас 10 байр худалдан авч дээр нь 2 спорт цогцлбор барьсан байсан нь тогтоогдсон. Нэг үгээр татврын байцаагч өмнө нь татврын асуудалтай компаниудаас удаа авилгал авч үүнийгээ хамаарал бүхий этгээдүүдийнхаа нэрээр шилжүүлэн хамтран мөнгө угаасан үйлдэл нь ийхүү тодорхой болчиход байгаа юм. Түүний энэ 10 орон сууц түүнээс гадна 2 спорт цогцлборын яг өмнө нь буюу олон нийтэд нээлттэй тавьсан мэдээллийг нь харах юм бол Бадам нь 2024 онд жилийн 54 саяын орлоготой 35 сая төгрөгийн амны орон сууцанд амьдардаг. Тэр бүхий л Пүрүүс машин ундгаа гэж өөрийнхөө хөрөнгө оруулалтын мэдүүлэгт бичсэн байна. Хадгаламжиндаа хүртэл ердөө 4 сая төгрөгтэй гэж мэдүүлсэн Бадам нь үүнийхээ ард яг энэ хөрөнгө оруулалтын мэдүүлгээрээ халахвчилж 10 ширхэг өндөр үнэтэй орон сууц 2 спортын цогцлбор барьсныг бол авилгатай тэмцэх газраас тогтоочход байгаа юм. Яг ийм жишээ байсаар байтал гайлийн болон татврын дарга тэр бүхээр улсын байцаагч нарын олон нийтэд мэдүүлсэн хөрөнгө оруулалтын мэдүүлэг нь үнэн гэдэгт та бид итгэж чадах уу? Тэгвэл гайлийн татврын дарга улсын байцаагч нар хэрхэн яаж хүлжиж байна вэ? Тэдний сард авдаг цалингаар мэдээж 5-аас 10 орон сууц худалдаж авна гэдэг мэдээж боломжгүй зүйл. Гэхдээ энд нэг маш тодорхой зүйл байгаа. Өөрөөр хэлэх юм бол төрд төвлөрөх ёстой мөнгийг тэдгээр татвар гайл улсын байцаагч нар дундаас нь авч өөрсдийн халаасаа түнтэйл гэж байгаа нь нэгэнт ойлгомжтой байгаа. Учир нь татврынхан хяналт шалгалт хийсэн л бол тухайн байгууллагаас ямар нэгэн байдлаар зөрчил илрүүлж торгуул ноогдуулдгаа гэдгийг бизнес эрхлэгчид бол хэлсээр байгаа юм. Зөв нь бол татврын байцаагч гэдэг бол албадлаг хэрэглэх гэхээс илүү тухайн үйлчилгээ авч байгаа аж ахуйн нэгж иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хүчиртэй. Үнийг нь засгийн газрын тэргүү хэлсэн. Гэхдээ эрх хямд эдэлдэг аятай эдгээр татврын дарга байцаагч нар аж ахуйн нэгжүүдийн дансыг нь хай торгыг хандлагатайгаар өнөөдрийг хүртэл ажилласаар байгаа юм. Ямар ажиллаар явсан юм? Ямар зардлаар явсан юм? Яг тэр нарийн мэдээлэл бол алга. Ямар ч байсан усын төсвөөс бол гараагүй, татврын албанаас гараагүй, өөрсдөөсөө бас гаргаагүй байх гэсэн юм мэдээлэлтэй байгаа. Нийслэлийн татврын газрын дарга өөрөө явсан юм уу? Явсан. Та бол өөрт нь хэлсэн юм шүү дээ. Би өөрт нь бэлдсэн хийсэн. Ийм хариуцлагагүй зарим дарга нар галуун тушаалтнуудаас бол татврын албаны нийт нэр хүндэмж байна. Юм учраас татврын албанд шинжилэл хийх зорилтын хүрээнд иргэд аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчлэг үзүүлдэг. Дарамт чирэгдэл баг учруулдаг. Үнэхээр хууль зөрчил юмтай бол хатуу хариуцлага тоосдог. Энэ зарчим ишүүлэх зүйтэй. Юм учраас нийслэлийн татврын албаны дарга ажилласан жилээр дүүргүүдийн албаны дарга нарыг өмнөд олборгод хэрэгжүүлэх бол ажилласан жилээр ёс зүйтэй хариуцлагатай удирдах ёс шудрах ёс зүй зарчимтай ажилтдаг татврын албаны төлөвшүүлэх ажлыг зорилттой болгож байна. 26 оны танай зөвлөлт төр замбраатай дэг журамтай юм татврын алба төлөвшөх ёстой. Хүн солисноор бас асуудал бүрэн шийдэгдэхгүй гэж бид үзэж байгаа. Тэгэхээр бусад нөлөөлөд байгаа хүчин зүйлүүдийг ялангуяа тэнд олон чиг үүргийн байгууллагуудын хооронд үүссэн сүлжээ, тэмдгийн албан хаагчдын хооронд үүссэн сүлжээ байж болзошгүй байна. Үүнийг шалгалт тогтоох шаардлагатай. Энэний эсрэг арга хэмжээнүүдийг авах ёстой. Тэгээд тэрүүгээр бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа орчтойгоо иргэдийн
одоо үйлчлэгтэй одоо бид нар түргэн шуурхаа шудрах хуулийн дагуу явуулах ийм шаардлага байна. За ер нь бол Монголд нөгөө татврын асуудалгүй хүн гэж баг байхгүй хаа. Компани гэж бүгдээр л ямар нэгэн байдлаар татвараас зайлсхийдэг. Эсвэл бол магадгүй хилийн мэдхэг муутагаас бол татвар дээр алдаа гардаг те. Ер нь ингээд нэг шалгалт ороод ирэхэд заавал нэг асуудал гардаг. За тэгэл асуудал гарахлаар юу болох вэ гэхэлэр торгон байрна те, хэдэн сая 20 сая 30 сая 100 сая хитэн тэр бумаар торгон. За тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь аргалуулах гэж одоо Монгол юм чинь бүгдийг хичээдэг. За энээс болоод энэ татвартай холбоотой ажилладаг хүмүүсийн татврын байцаагчд бол маш их корруптэд ийм хүмүүс болсон болов уу гэж би боддtiin ба. Тэгээд ер нь эргэн тойрныхоо бизнес эрхэлдэг хүмүүсээс асуухад ерөөсөө ихэнх л одоо яаж аргалуулах уу, татвар дээр таньдаг хүн байна уу? Таньдаг хүн байвал ингэдэг тэгдэгэд би чинь бараг 7-8 жилийн өмнө хэд хэдэн хүнээс сонсч ирсэн. Ингээд нэг татврын байцаагч орж ирэл торгуул тавьдаг. Тэгээд нөгөө байцаагчтайгаа яриа хийн гэж байгаа байхгүй тэрийг. Яриа хийгээд одоо торгуулийнхаа бараг 50% ч гэдэг юм уу те 30% нь байцаагчтай өгөөд ингээд аргалуулдаг гэд энэ бол одоо бараг бизнесийнхний тунд бараг бүгдээр л ярьдаг юм болцсон. За тэгээд мэдээж эн чинь ийм нэг юм юу шигтэй пирамид чиг одоо ингээд хамгийн доод шатнаас ахуулаад дээд шат хүртэл дарга нар бол илүү том торгуул, илүү том юмыг зохицуулж өгдөг. Жижиг шатны нөгөө татврын байцаагч нар бол илүү жижиг хүмүүстэй ажилтдаг, жижиг торгуул тавьдаг, жижиг шантаач хийдэг тийм л болцсон болов уу гэж харагддаг шүү дээ. Авилга авахд яагаад хүргээд ийн гэдэг асуудлыг харин ярих хэрэгтэй байхгүй юу? Авилга авахд юу хүргээд ийнэ гэхээр биднүүсийн одоо хяналт шалгалтын ер нь бол ингээд одоо намайг ажиллаж байгаа ш тэр ямар хүн авилга авах нь илүү дийлэх вэ гэхээр хяналт шалгалтын байцаагч нар авдаг байсан. Гэтэл одоо бүр сүүлдээ тайлан хүлээж авдаг байцаагч нар авдаг боллоо гэд гомдол ирээдэн л та одоо ингээд надаас өвлгөө авч байгаа хүмүүс биднээс ингэж мөнгө өгч чи ингэж гэсэн ийм юм яриад байгаа учраас энэ дээр нь үндэслээд яагаад энэ байдалд хүрвэ гэдгийг судлаач хүний хувь заавал бодох хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр байцаагч нарын буруу юм уу? Эсвэл биднээсийн хууль систем өөрөө ингээд авилга авахд гэдэг юм уу өгөхөд ер нь бол авахд гэхээс илүү өгөхөд хүргээд байна. Одоо төлбөрийн баримтын системийг биднээс 2016 онд хуульчлаа. Тэрнээс хойш ингээ хөгжүүлээд байгаа. За тэгээд ковид үеэр хэсэг хяналт шалгалтын ажил гайгүй байжгаад одоо ингээд ихсээд ирэнгүүт төлбөрийн баримт олгоогүй орлогоо нуусан гэдэг үндслээр маш их хувь хүн болон аж ахуйн нэгжүүд акт тавиулж байна. Тэгэхээр яагаад ийм нөхцөл үүсэж байгаа юм гэхээр манай систем өөрөө нэг нь нэгээс хамааралтай. Бизнес гэдэг чинь орлого өгж байгаа, зардал гаргаж байгаа. Хэрвээ чамд орлого өгж байгаа бол тэр хүний зардал болж байгаа. Тэгэхээр баримтжуулна гэдэг чинь нөгөө татврын албаны ажил биш, хоёр хүмүүсийн нөгөө худалдан авагч худалдагч хоёрын үүрэг болчихж байгаа байхгүй юу? Тэгэд нэг нь өгөхгүй бол нөгөөх нь зардалтаа шингээхгүй. Тэгэхээр нэгнийх нь орлого нуусан, нөгөөх нь зардал байхгүй болчихж байгаа. Зардал байхгүй байхын биднээс хуулиар зөвшөөрсөн хэлбэршүүлсэн горим гэх тээ. Хэлбэршүүлсэн горимор таалагнаа гэд. Энэ нь болохоор зардалгүй байхыг зөвшөөрч байгаа. Зардалгүй байхыг зөвшөөрчхөөр цаад хэсэг нь орлогоо нуух боломжийг бий болгочихж байгаа. За ойлгомжтойгоор хэлбэл гайлын татвар бүрдүүлэх материалын ойлгомжгүй байдлаас болж иргэдэг гайлын үнэлгээний байцаагчид авилга өгөхөөс өөр аргагүй төрдөг гэлээ. За Солонгос дунд аврын автомашиныг импортлоход арлын дугаараас хамаарах тогтсон татврын стандарт байхгүй учраас үнэлгээний байцаагч татврын хэмжээг дур мэдэн тогтоодог. За тиймээс харилцан адилгүй өндөр дүнтэй татвар авдаг болохыг машины худалдаа эрхлэгчид хэлж байсан юм. За тухайлбал 9 саяын портер машинаас 2-3 саяын татвар авсан бол за дараа сард нь 4 саяыг авсан байх жишээтэй. За үүн дээр нэмээд нэмэгдсэн өртгийн албан татвар 10% төлөх шаардлагатай. За тиймээс бага дүнтэй татвар төлөхийн тулд таньдаг гайлын үнэлгээний байцаагч хайх, за ахуул өгөх шаардлагатай нүүр тулдаг байгаа юм а. Манайд одоо мөрдөгдөж байгаа журам болвол таньдаг ч юм уу ямар нэгэн байдлаар нэгэн давуу тал үүсэх юм бол одоо адилхан 11 оны машин бэл 12 оны машин бэлээ гэд нэг нь 500 мянган датуу төлж идэг, нөгөөх нь одоо ийм дунд нь заавал нэг тийм юм гарч ирээд байгаа байхгүй. Энийг одоо бид нар бол олон жил ярьж байгаа. Нэг л зохион байгуулалтанд хийчихдэг энийг. Энд ерөөсөө тийм тэгвэл үнэлгээний энэ машинд энэ Солонгосоос ирж байгаа ачааны машин ч юм уу Солонгосоос ирж байгаа машин дээр үнэлгээний байцаагч гэж байх ямар шаардлага болчихж байгаа. Тэгвэл тусдаа дахиад нэг цалин оронтой хүн байгаад байна шүү дээ. Тэр ямар ч хэрэг байхгүй. Энэ бүр тэр үтгэл би хэлээд шүү дээ. Өнгөөр нь ялгаж. Саарлангөтэй бол нэг хүн авъя. Тэ?
Бүр тэгж нарийн тодорхойлж болох хэдүүд байхгүй юм чи. Тэгэхээр заавал нэг тийм байцаагчаар дамжин тэрнтэйгээ заавал одоо сайн харилцаатай байвал татуу төлнө. Тэр итгэл бүр тэрнтэйгээ муудалцах юм бол бүр өндөр төлнө ч гэдэг юм. Ийм заваа юмнууд их үүсч байна. Татврын үнэлгээг тогтоох албан тушаалтан байхаас илүүтэй стандарт тогтоож цахим хэлбэрт шилжвэл гаалийн дотортой холбоотой авилга буурах болохыг эдийн засгчид хэлж байгаа юм а. За мөн тавилга модон эдлэл дээр 20% татвар авахсан. Энэ мэтчлэн зарим төрлийн бараа бүтээгдэхүүн дээр хит өндөр татвар авах нь авилга үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэж тэд үзэж байна. За эргээд өндөр татвар төлөхөөс зайлсхийж гаалийн байцаагчид авилга өгч хууль бусаар татвараа бууруулсаар байгаа юм а. Тэгэхээр яг нэг гайл дээр байгаа бусад этгээдүүдийн мэдүүлсэн барааны үнийг тэр бүр одоо өөрийн чинь бараа мэдүүлэхэд хүнэр жаргал одоо намайг тийм ээ өмнө нь энэ барааг ямар үнээр мэдүүлсэнийг танд хэлээл тайлбарлал ингээл үзүүлж харуулаад байх нь бол зохисгүй шүү дээ. Угаасаа тэр чинь бусад бизнес эрхлэгчийн нууцын асуудал. Ер нь бүрдүүлэх материалын хувьд бол ойлгомжтой шүү дээ. Тухайн бараа нэвтрүүлж байгаа гайлд бараа мэдүүлэгч өөрөө ямар үнээр хаанаас авсан тийм ээ гэрээ хэлцэл нь хаана байна, мөнгөө шилжүүлсэн төлсөн баримт нь хаа байна. Тэгээд эдгээрийг гал мэдүүлнэ. Харин таны гальд мэдүүлсэн үнээр буюу одоо хэлцлийн үнээр ягаад үнэлэхгүй байгаагаа бол харин тайлбарлах ёстой баг. Тэрэн дээр харин манай гайлын байгууллагын ажилтнууд учир дутагдaltaй байна уу гэж харагддаг. За ингээд үр дүнд нь гаалийн байцаагч нарын халаасанд мөнгө цалгиж зан. За наандаж 2-3 орон сууцтай байна. За гаалийн ерхий газрын гаалийн улсын байцаагчдын хөрөнгө оруулгын мэдүүлгийг харъя. Гаалийн улсын байцаагч Будхүүгийн Должис сүрэн тэрээр 34 сая орлоготой гэр бүл нь 90 саяг олдог. Харин 3.3 тэрбумын үнэлгээтэй 3 орон сууц нэг зөслөнгийн байшинтай. Үйлдвэрлэлийн зориулт бүхий нэг барилгатай гэж мэдүүлсэн байна. Харин 58 сая төгрөгийн машин ундаг 132 саяар үнэлэгдэх малтай. Дээр нь 2.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй газар эзэмшдэг байна. Харин 1 тэрбум төгрөгийн зээлтэй бол хадгаламжиндаа 53 сая төгрөгтэй гэжээ. За ингээд нийт үнэлгээ нь 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болж байгаа юм. За энэ нь 2023 оноос 1.2 тэрбумаар нэмэгдсэн хэмжээ. За мөн Жанжвын тунгалаг өөрийн орлого нь 100 сая, гэр бүл нь 96 саяг болдог 2.9 тэрбумаар үнэлэгдэх 4 нийтийн орон сууц 3 үйлчилгээний зориулалтын барилгатай. Харин 2 авто зогсоолтой гэжээ. За тэрээр 4 үлзий френт эрдэс тавлага компани хувьцааг эзэмшдэг. За үүний дараа гаалийн ерхий газрын гаалийн улсын байцаагч Долгор сүрэнгийн анх туяа. За нийтдээ мэдээллийн санд тавигдсан мэдээллээр 2023 онд 662 сая хөрөнгөтэй байсан. Зарим 2023 онд өөрийн орлого нь 31 сая, гэр бүлийн орлого нь 58 сая, за 500 сая орон сууцтай 37 сая төгрөгийн зээлтэй байжээ. За харин дараа жил нь энэ орлогонд дөрвтэй нэмэгдээгүй. Харин гэр бүлийн орлого нь 8 сая төгрөгөөр л өссөн. За гэтэл гинэт 11.9 тэрбум төгрөгийн орон сууцтай гэж өөрийн хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ бүгсэн байна. За гэхдээ эрдэнэс тавлага компани 2002-оос өөр хувьцаа эзэмшдэг байна. За мөн гаалийн улсын байцаагч Ванчин Доржийн Болормаа жилийн 38 сая төгрөгийн орлоготой. За харин гэр бүлийнх нь орлого 49 сая төгрөг. 1.2 тэрбумын орон сууцтай 18 саяын машин ундаг. 83 сая төгрөгийн газраас гадна 777 сая төгрөгийн авлагатай. За ингээд тооцвол нийт хөрөнгө нь 2.3 тэрбум төгрөг болж байна. За тэрээр Mandal Asset Management, үнэт цаасны компани, Gans Consulting, Апо зэрэг хэд хэдэн компани хувьцааг эзэмшдэг байна. За үүний араас гаалийн улсын байцаагч Бацайхны Эрдэнэ улгаан жилийн өрөө орлого нь 77 сая, харин гэр бүл нь 173 сая төгрөгийг олдог. 936 саяын нийтийн 3 орон сууц, нэг цуслан, нэг гаражтай гэж мэдүүлснээс гадна за хадгаламжиндаа 60 сая төгрөгтэй байна. 129 сая төгрөгийн зээлтэй за ингээд тооцвол нийт хөрөнгө нь 1.3 тэрбум төгрөг болж байна. За тэрээр үндэсний хувьчлалын сан, голомт зэрэг хэд хэдэн компани хувьцааг эзэмшдэг байна. За энэ бол гаалийн улсын байцаагчаар ажилладаг цөөн хэдэн хүний хөрөнгө оруулгын мэдүүлэл юм а. За мэдээж татвар гаалийн байгууллагад ажилладаг дарга, за байцаагч нар бүгд авилгал авдаг гэсэн асуудал биш юм аа. Хитгэн хүн энэ асуудал нэрд холбогдсноос болоод за гайл татрын байгууллагын нэр хүнд үндсэндээ шалаар нэг унаж байна. За тиймээс занаачлалын засгийн газар эхний ээлжинд энэ гаалийн байгууллагад эрс шинжилгээг эхлүүлж за хүний оролцоог 100% цахимжуулж за өндөр эрсдэлтэй байцаагчдыг яаралтайгаар сэлгэж оруулах арга хэмжээг авна гэдгийг мэдэгдээд байгаа юм. За өөрөөр хэлэх юм бол олон жил бухшиж ирсэн за татвар гаалийн байгууллага дээр үүссэн энэ авилгалын асуудал за одоогийн засгийн газар буюу зандан
татрын засгийн газар за ямар эрс шинжилгээг хийж ямар бодлого явуулахаас шалтгаалж за энд цэвэрлэгээ хийгдэх үү гэдгийг шийдэх юм а.